Засгийн газрын үйл ажиллагаа бол ард түмний ерөөсөө сэтгэл нийцэхгүй. Ард түмнийг бол ерөөсөө ард түмний амьдралыг бол ерөөсөө сайжруулах арга хэмжээ авахгүй байгаа мөртлөө энэ татрын бодлогоор бол ард түмнийг бол мүжиж байна л да ерөөс. Тэгээ ард түмний амьдралыг сайжруулах намын хөтөлбөрөө бол хэрэгжүүлэх тал дээр дандаа худлаа ярьж байна. Хөтөлбөр дээр бол татварыг бууруулна гэсэн мөртлөө татварыг ерөөсөө бууруулахгүй байна. Засгийн газар яг ажиллаж хийж чадсан юм уу? Засгийн газрыг бол огцрох ёстой л гэж үзэж байна. Энэ мөрийн хөтөлбөрөө хамгийн түрүүнд биелүүлэх ёстой шүү дээ. Мөрийн хөтөлбөрийг биелүүлж чадахгүй мөртлөө ард түмнийг ингэж амжиргааг сайжруулах талаар арга хэмжээ авахгүй байгаа мөртлөө бүх татвар юуг бол ихсэж байгааг бол ард түмэн бол хүлээж зөвшөөрөхгүй учраас л ингэж ард түмэн нэглэж жагсаал огцрох хэрэгтэй л гэж үзэж байна. Дараагийн хүмүүст нь боломж олгоё гэж л үзэж байна да. Тийм учраас иргэнийхээ хувьд энд ирж жагсаж байна. Хэдүүд байсан юм. За одоо ингээд 4-5 уулаа найз нөхдөөрөө ирсэн жагсаж л байна шүү дээ. Хувь нэмрээ оруулъя. Ард түмэн дуу хоолойгоо хүргэл гэсэн үднээс энэ ирж жагсаж байна. Өдөр ирсэн одоо бол ингээд зогсож байна.